Сайн бяцхан нь Монголын санхүүгийн мэргэжлийн хэмжээтэй холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлжээ. Хичээл 184. Энэ хичээлээр Монголын санхүүгийн мэргэжлийн хэмжээтэй холбоог үүсгэн байгуулах систем боловсруулж, сургууль судалгаанд хэрэгжүүлэн үн хольц гарцсан хэлбэрлэлийг шинжлэх аргуудтай танилцуулна. Холбогдох ном болон нийгэм сүлжээний хаягийг энэ дээр зааж өглөө. За энд бол хүүхдээ өглөөний хоол бэлтгэхтэй холбогдсон материалын орц, нэгжийн өртөг, бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлэх урлагийн жингийн мэдээлэл өгсөн юм аа. Бэлэн бүтээгдэхүүн шилжүүлэх үндсэн материал нь 1192.5 тонн байх юм аа. За шинжилгээ хийхтэй холбогдсон мэдээллийг эхний хүснэг дээр харууллаа. За энэ дээр материалын орц. За энэ бол 1, 2, 3 гэсэн 3 төрлийн материалыг судалгаанд ашигласан. За түүний материалыг үсгэн тэмдэглэлгээр энд харуулж нэгжийн стандарт тоо мөн энэ стандарт тоо хэмжээг бэлэн бүтээгдэхүүн шилжүүлсэн үндсэн материалын хэмжээгээр үржүүлж энд бүгд тоог нь бол гаргасан байгаа. За дараа нь гүйцэтгэлээр тоо хэмжээ бол энд байна. За энэ гүйцэтгэлээр тоо хэмжээ болон стандарт дарах тоо хэмжээг бол хооронд нь харьцуулан үзэж хэлбэлзлийн шинжилгээг бол гүйцэтгэх юм аа. За мөн тоо хэмжээнээс гадна бол нэгжийн өртгүүд бол стандартаар болон гүйцэтгэлээр энд бичигдсэн байна. За нэгжийн өртгийг бол P-гээр тэмдэглэсэн, стандартаарх нь P0, гүйцэтгэлээрх нь бол P1 гэж ингэж тэмдэглэсэн. Мөн тоо хэмжээг бол гүйцэтгэлийнх нь бол Q1, стандартаарх нь Q0 гэж ингэж тэмдэглэсэн байгаа. За эхний хүсэнд дэх тоо материалыг ашиглаж хэлбэлзлийн шинжилгээ бол хийх тооцоог энд харуулсан. За хэлбэлзлийн шинжилгээнд бол эхний ээлжинд материалын тоо хэмжээ байгаа. Материалын тоо хэмжээ бол 1, 2, 3 гэсэн энэ 3 төрлийн материал нийт дүнгээр болон мөн материалын төрөл тусгаараар хэрхэн нийлүүлсэнийг энэ хүснэгтэй хэсгийг тооцох юм аа. Мөн материалын зарцуулалт бол нөлөөлсөн нэгжийн өртгийн стандарт өртөг мөн гүйцэтгэлийн өртгийн нөлөөллийг бол энд тооцоолох юм аа. За эхний энэ стандарт дарах гэдэг дээр бол материалын төрөл бол 1, 2, 3 гэж ингэж өгөгдсөн байгаа. За түүнээ энэ стандарт дарах тоо хэмжээнүүд бол энд байгаа тоонууд бол энд бичигдсэн байна. Энэ хүртэл за тэдгээрийг стандарт дарах үнээр бол үржүүлсэн байгаа. Энэ хүртэл байна. За ингээд нийт стандарт дарах бүгд дүн бол энд бичигдсэн. За дараагаар нь бол гүйцэтгэлд ноогдох материалын орчин гүйцэтгэлд ноогдох нэгжийн стандарт өртгийн нөлөөлөл энэ дээр гарсан. За үүнээс энэ тооцоогоорох нэгдсэн дүнгээс стандарт дарах нэгдсэн дүнг хасах юм бол материалын орцын тоо хэмжээний нэгдсэн нөлөөлөл бол энд гарч ирэх юм аа. Дараагаар нь бол материалын орц гүйцэтгэлээр мөн нэгжийн өртөг гүйцэтгэлээр энд байна. За энэ дээр бол нэгжийн өртгийн
нөлөөлөл бол өөрөөр хэлбэл үнийн нөлөөлөл нь энд гарч ирэх юм аа. За үнийн нөлөөллийн нэгдсэн үр дүн бол гүйцэтгэлээрх энэ улаан наадамд хэлсэн байна. Энэ дүнгээс тооцоогоох гэсэн энэ дүнг бол хасаж үнийн нөлөөллийг бол нэгтгэн судлах юм аа. За ингээд өнөөдрийн хичээлийг бол өндөрлж байна.